Нэгэн өдөр Улака Шарк хоёр найз Шиншитэйгээ хамт сургуулийн талбайд морь унаж зугаасаар болдог. Тэр үед нь Шарка Улакагийн өмсөж ирсэн хувцсыг нь магтаал. Харин Улака Шиншиг яагаад өмссөнг нь гайхаал идэг. Гэхдээ удахгүй өөрийнх нь хувцас харин буруу байсныг нь ойлгоно. Шиншиг морин дээр бүр маш гаргууд. Дог гэх чинь унжагааг харангуутаал ийм учиртай юм уу хэмээн ойлгодог. Гэтэ Улака морины талбай дээр бас нэгэн зүйлийг ойлгосон нь уг толомны жинхэнэ түүхээр бол Шинши багада өнөөх тахлаас болоод би энэ нилээн суулдаар болсон. Тэгтэл эсэргээрээ энэ болохоор цоо ирүүл байдаг. Гэхдээ гайхах зүйлгүй. Яагаад вэ гэвэл яагаад өнөөх Шарка чинь аль хэдийнэ эмийг нь зохиогоод бүгдээрингээ нэгдгээсэн шүү дээ. Тиймээс Шинши бүр багаасаа эхлүүлээд ямар ч юм хүнд өвчин тусч байгааг болохоор ийм цоо ирүүл байгаа хэрэг. Улакагийн төлөвлөгөөний дагуу дасгалаас өөр зүйл мэддэггүй манай авраг томооч Шиншитэй уулзаад удаачгүй маш хурдан хугацаанд хоорондоо уулзраа олчих. Хоёулаа спортлог морин дуртай болохоор бүр хамтдаа морь унаад уралдаж Шинши хоёлаа дараа хамт дахиад морь унах уу? Би бас чамайг тутахааргүй бэлтгэл сайн имэйл юм байна. Гээд л эхлэндээ за энэ хоёр маань ашгүй уулзраа олчлоо шүү. Ингээд Улакагийн хайрын төлөвлөгөөний хамгийн ихний хосууд маань гараад ирвүүдээ. Нэг өдөр Улака үзмээ хоёр сургуулаар явж агаад Шаркагийн төрсөн дүү болох жижигээтэй таарчдаг. Тэгсэн манай жижигээ чинь нилээн баяртай явж шүү. Юу болсонг нь асуухад найз нь өөрийнхөө улсын амар гоё амттангуудаасаа өгсөн байдаг. Жижигээ чинь амттанд нилээн уусгүй хүн дээ. Гэхдээ бүүн баяр олж исэн хүн чинь л үзмээг харангуйтаа гинэт сандраал нөгөө яарлаа ажилласан юм байна. Баяртай гэдэл. Тэндээс хамаг хурдаараа яваад өгдөг. Улакаг хөөрдөх клубын гишүүн Улакагийн найз болох Шири чинь өнөөх ууртай номны донтонд халуун хоол өгөх гэдэл араас нь салахгүй гүйж явдаг. Чи өнөөдөр бас хоол идээгүй штэ. Майны хурд идчихээ. Ойр цаг агаар хитрхи халуун байхаар оолны дуршил байхгүй нөө. Нөгөөдг нь идэхгүй гэдэг Шири бүр идчихэлтэйгээ сүулдэ гуйж өгнө. Үүнийг нууцаар харж исэн Улакагийн толгойд нэгэн мэрэгэн санаа төрнө. Үзмийг хараад зугтчихдаг жижигээ чинь амттанд нуусгүй хүн штэ. Тиймээс үзмээгээр амттаг хийлгэж жижигээг ходоодоор найрахаар болно. Гэтэ мэдээж үзмээ маань хоол тийм сайн хийж чаддаггүй учраас за бараг л хоолны мастер болохоор хэмжээний сайн тоогооч Ширигээр заалгуулахаар болно. Ийхүү манай охид гал тоогоонд суглаад хамгийн амархан хийж болох жигнэмэг хийхээр бэлдэнэ. Эхнийхэн Ширигийн хийсэн жигнэмэг бол харин энэ бол Улакагийн хийсэн. Харин энэ үзмээгийн хийсэн жигнэмэг. Үзмээ хичээнгүйлэн хийсэн жигнэмгээ жижигээд өгөөд хэр байгааг нь асуутал жоохон хуурай юм уу? Гэхдээ ч үзмээгийн урам нь хуурч. Эцэндээ нүур нь улаагаал. Стой уучлаарай. Чам тийм хуурай юм уу гэж үнэхээр бодоогүй шүү. Үндэ би исэн юм аа. Гэтэл яг гомдоод ч юм уу банцантаач болоод яг явхтал нөгөөтгөн татаад үлдээчихнэ. Үнийн эрэхтэй жижигээ чинь үзмээг бүр дэндүү төгс охин болохоор нь яаж харьцах учраа ерөөсөө олохгүй тэнэгэлзэл байсандаа ярьж чадахгүй. Баян зүхтаадаг байж л дээ. Гэтэл өнөөдөр үзмээгийн жигнэмэг хийж бүтгэгдэж байгаа нь яг л өөр шиг нь хүн гэдгийг нь сануулсан болтой. Тэрнээс хойш тэдний харилцаа бүр маш хурдан хугацаанд дотносож бүр илүү ойр дотно болцоодог. Харин нөгөө тал манай номны донтон чинь эндээ номоо уншсаар л байнга л номтойгоо зуралцаар л сан. Яг тэр үед нь Улака Шири хоёрч хийсэн жигнэмүүдээ бариад тэр хэд дээр хүрээд ирлээ. Чи одоо ингээл суугаад байл өвчлээ суун штэ. Бас наа ширээн дээр хэмнүүдэ байнга тараагаад байх юм. Энд дэр чи сургуулийн хүмүүс ашиглана штэ. Жохон зэгцэлвэл яасан бэ? Шири амар болохоор би дургу. Чи миний юу юм бэ яг? Багын найзаалаа гэд миний бүх зүйл оролцож болно гэж бодоод байгаа юм уу? Гууч нь болоод өгч тэхүү. Чи үнэхээр ядаргаатай гэд урагчхан. Хажуунаас нь энэ байлыг харж зогссон Улака бүр тэсэлгүй. Болооч чи яагаад Ширигийн энэ их ээлдэг зан хайрыг нь юус ойлгохгүй байгаа. Чамд хин жигнэмэг хийж өгдөө. Чиний наад замбраагүй Ширийг чи хин янзалж өгдөө. Энэ хайр биш юм бол тэгээд өөр юу юм? Гэл хэлээд авчдаг. Шири бүр сандраад тийм бишээ гэж банцандаа Улакаг аваад гараад явна. Харин өрөөндөө үлдсэн номын донтон чинь Улакагийн тэр үгийг сонсоод бүр гайхаал хоцордог. Шири уулын урандаа Улакаг жаахан сургамж өгч загнасан ч эргээд бодсон чинь өөрөө бас хэтэрхий хүүхэд шиг зан гаргаж байнга л зууралдаад исэн нь үнэхээр ядаргаатайсан байна. Химэн дүнэлтэнд хүрээд хувийн орон зайг нь хүндлээд хэсэгтээ зайгаа барихаар болдог. Маргааш нь Шири номын донтон дээр очио болчихдог бөгөөд тэгсэн юу гэж номны донтон чинь өрөөндөө ганцаараа сууж явахдаа Ширигийн байнга авчирч өгдөг байсан тайвшруул хамттай цайг нь баг зэрэг өгүүлж эхэлнэ. Бүр өдөр болгон өрөөндөө сонсдог байсан. Тэр дулаахан хоолойг сонсохгүй болохоор цаадах чинь цаанаасаа л нэг сонин хоосон оргиод нэг л тохгүй байдаг. Бүр
Шалгаа ирээд хүнжил өмрүүлсэн чинь номны донтон ширэг байна гэдэл бөөн баярлаад харсан чинь биш юм манай шалгаан шүү дээ. Тэрээр ширэгийн өөрт нь байн ямар их сэтгэл гаргаж тусалдаг байсныг нь одоо л нэг юм ойлгож авна. Тийм учраас манай хүн энэ бүх бодож ухаарсан зүйлээ ширэд өөрт нь шууд очиод хэлэхээр шийддэг. Номны донтон ширээд ирээд хажуу тийшээ харан бүр ичэн байж намайг үнэхээр уучлаарай. Чиний надад ямар их анхаарал тавьж халамжилдаг байсныг би мэдэхгүй шал тэнэг юуж. Бас өчигдөр Улакагийн хийсэн тэр үгийг би дотроо бодсон л доо. Би угаасаа иймэрхүү сэтгэл хөдлөл хайр дурлалын зүйлдээ таарах бол та. Гэхдээ цаашдаа чам дахид загнуулахын тулд би хам хүчээр хичээх болно. Тийм болохоор надтай хамт байгаач. Сэтгэлээ илчилж үү яав. За. Энэ хоёр маань ч гэсэн уучраа олоод ашгүй ойлголцоод авлаа шүү. Улакаж энэ бүхнийг хараад октийн сэтгэл гэдэг маш эмзэг нарийн зүйл байдаг учраас цаашдаа хүмүүсийн ярилцаанд хамаагүй оролцож хатуу үгэлгээ байх ёстойгоо ойлгож авдаг. Манай томоо Шинши хоёр цаан чинь бүр хөөхөн уучраа олчихсон явж идэг шүү. Энэ Улака Шарка хоёр чинь ер нь сургууль дээр хичээлээ хийх биш, хайрын бурхны ажил хийгээд байгаа юм шүү. Хэрвээ та нар ч гэсэн хайраа олохыг хүсч ивэл манай хоёр руу залгаарай. Нэг өдөр сургуулийн номын санд Улакагийн өмнөх амьдралынхаа газрууд, соёлын талаар хийсэн номыг нь хоёр охин уншаад "Ваа, Улака үнэхээр мундаг мэдлэгтэй юм аа" гэд бишрээ сууж явахгүй юу. Тэгсэн наа намайг чи Улака өөрөө хийгээгүй шүү. Хувийн үйлчлэгчээрээ хийлэгдэг гэсэн шин. Бас намайг үргэлж дээрлэгдэг. Гэдэгт бурч өгч гин. Яагаад Улака чамайг дээрлэгт юм уу? Мэдээч хэрэг. Миний энэ төрөлхийн гоо үзэсгэлэн сургууль даяар алдартай хайр татан байдал минь үнэхээр хатаархдаг баха. Яаж жахад ягаанаа чи өөртөө ямар амар ихтгэлтэй юм бэ? Өстой худлаач хэлхийн бас дундуур нөөргөө магтчих юм аа. Нүдний шил Шаркагаас их л чухал юм асууж байгаа л та. Нилээн хуцтай сарилж ирснэ. Улака намайг хүү ах гэж дуудахыг та зөвшөөрөх үү? Гэдэ. Үгүй. За шулуухан байх шүү. Шууд л үгүй гэж байна. Улака дээрээс л хойш нүдний шилтийг хүү ах гэж дуудчихил та. Гээл гуйгаа салахгүй байгаа юм байна л та. Тэгэл байнга татгалзаж тээх болгонд нь Улака гунаглаад ахарна. Нүдний шилтийн сэтгэлэн зовоод юуны магаад гээд Шаркагаас асууж байгаа нь тэр. Шалгын нэг чамийн эмэг зүүцэн явж гин. Түүгэрч барахгүй жижигэ томоо номны донтон нүдний шилтгээд бүгд нэг загварын өөр өнгөтэй болохоос биш яг адилхан эмгэнүүд зүүцэн явж байдаг. Хослоод байгаа юм уу да? Тэр эмгэнүүдийг Улака тэдэнд өгсөн байдгийг. Тэгснээ бүр явж Шаркад өгөөгүй нь мэдээд Шарка санаа жаахан ууралчих шиг боллоо. Улакатай холбоотой бүх зүйлийг сонирхдог. Шаркад энэ удаад огт сонирхолтой санагдахгүй. Хэр баргийн сэтгэл хөдлөл гаргадгүй ирнэ. Одоо л яг яагаад байгаагаа мэдэхгүй. Хэсэг гайхсан ч хардаад байгаагаа эцэст нэг юм ойлгоно. Харахгүй дээ. Хардна. Улака яагаад нүдний шилтийг хүү ахаа гэж дуудахыг хүссэн бэ гэвэл тэр бараг ах шиг хүн штэ. Бас өмнөх амьдралдаа ахтай болохыг үнэхээр хүсдэг байсан болохоор тэгж их хүү ах гэж дуудахыг хичээгээд ээжилтэй. Шарка шалтгааныг нь сонсоод тэгвэл ядаж намайг ахаа гэж дуудаж болно штэ. Гинэ. Улака ихэнтэй ахтай болохыг мөн ах гэж дуудахыг хүсчихсэн болохоор баярлж исэн ч бодол нь гинэт өөрчлөгдөөд би тэгж дуудахгүй. Ах гэж дуудмааргүй. Чи үгүй миний ах биш штэ. Миний сүйт залуу. Гэхийг сонсон Шаркагийн нүдэн гэлцаал баярлсандаа гэрлээд явчихна. Тэгснээ хэрв ах гэж дуудахгүй бол намайг шийл гэж дууд гэж юм. Заавал өөрөөр дуудуулах гэл байгаа л та. Яагаад л өөрөөр дуудуулах гээд байгаа вэ гэвэл яасан ч байсан өөр хүнийг тэгж дотн дуудуулмааргүй байгаа болохоор ер нь харамлаад л тэгж байгаа юм л та. Тэгэл өөрийгөө ядаж тэгж дуудуулахыг зөвшөөрж байгаа тэр. Надад өгөх юм байгаа зү гээл асуусан чинь Улака хичээл юу гэж хэдийн гээ гүрийчдэг. Нээрээ Шаркагийн зүв байж таарна. Өөрөөс нь илүү түүнийг мэддэг Шарка бэлгээ бүр өөрөө гаргаад ирж гин. Хаанагааг нь яаж мэдсэн бол тэр бэлгээ нь нөгөө хэдэд өгөөд исэн эмэг байж таарна. Шаркад өгөх гэснээ загвар нь арай л хуучинсаг юм болов уу гэж хичээд нуучсан байдаг. Тэгсэн тэр эмэг нь маш их утга учиртай. Тэр хоёрын үс болон нүдний өнгөөр яг таг хосолж тэднийг хооронд нь тавилангийн улаан уцаар холбосон. Тийм л нандин бэлэг. Улака найзуудыгаа яганагаас хамгаалахын тулд эмгэнд нь хамгаалах шид суулгаад найзуудтай өгсөн байдаг. Учир нь ягана бол яаж мэдэх аюултай хүн шүү дээ. Гэхдээ Шаркаг яганагаас хамгаалах шаардлагагүй. Учир нь хос болгоно гэж зүтгэж байгаа юм чинь Шаркач зүгээр зүүж үзье гэж аваад гялс зэногоор эмгэндээ шид хийлгчихдэг. Энэ нь Улакагаас авсан нандин эмэг учраас алга болохгүй тулд хийлгсэн хамгаалтын шид байдаг. Ингээд манай хоёр хос эмэгтэй боллоо доо. Шарка аавынхаа тушаалаар 4 сарын хугацаатай хөрш улс руу суралцахаар болдог. Тэнд нь с ิจ гтэй хөлгөө нэмэгдээд байсан болохоор аав нь өөрийнхөө хамгийн ухаалаг ханху Шаркаг явуулж тэр хавийн дайснуудыг нэг мөсөнд харуулж нам болгох гэж байдаг. Мэдээж хэрэг одоо бол Шарка чинь хөрш улсад очиод уйдаад аль хэдийнэ хэлчихсэн сууж илгүүл яхав. Гэтэ түүнийг тэр уйдгартай газарт ганцхан сэргээж сонирхлыг нь төрүүлдэг зүйл байдаг нь
Улакагийн бичсэн загтал бас ордны элчийн явуулж байгаа түүний талаарх мэдээллүүд нь түүнийг сэргээж байдаг да. Улака захианд Яганаг магтаал стай мундаг байсан. Бас хүүхдүүдийн дунд үнэхээр алдартай. Гээл стай магтыг үзүүлж өгөн штэ. Гэтэл нөгөө талд ордны элчийн ирүүлсэн загтал дээр шаал өөр мэдээ байла. Яганаачийн сургууль дээр Улакагийн нэр хүндийг унгах маш олон гүтгэлгүүдийг ар араас нь хийсээр л байна гин шүү. Бүр өөрийнхөө хичээлийн номыг ураад Улака урчлаа гээд бүр өөрийнхөө уух цандаа шавжнууд хийчихэл Улака хийсэн. Бас гутландаа чулуу хичээл энийг бас Улака хийсэн гээд ста нэрээ засарахгүй хулаа яриа л идэг. Бүр энэ гүтгэлгээс нь болоод сургууль даяар Улакаг шүтдэг хүүхдүүд болон Яганаг дагдаг хүүхдүүдийн хооронд хагарал тэмцэл маш том болоод хувирчдаг. Манай Улака цайлган зандаа түүнийг магтаад идэг. Нөгөө Яганаа нь ардуур нь хор хутгаал гүйж идэг. Шарка 4 сарын дараа сургуульдаа буцаж ирэнгүүтэл Улака дээр шууд очих нь мэдээчүү дээ. Шарка хууган гүтгэлэг хийгээд байгаа Яганаг шийтгэе гэсэн боловч үгүй би угаасаа түүхэнд хорон санаатан байх ёстой штэ гэд халгаадаг. Улака чи миний албан ёсны сүд бүсгүй штэ. Надад зүгээр даатгачих. Би зөвхөн төр зурах штэ. Яганаа чиний ирээдүйн сүд бүсгүй чинь гэлээдэг. Шарка тэр Яганаг нь хайрлах нь битгийгэл бүр нэг нүдэрээ ч үзэхгүй штэ. Зөвхөн чи миний сүд бүсгүй гэдэг хат чинь Улака өдөөс нь зөвхөн "Гү чи Яганаатай л гэрлэн" гэж зөрүүлсээр байдаг. Улака өдөөс нь зөвхөн Яганаг л яриад түүнийг шахаад байхаар сүүлдээ Шарка шантарсан биз. За хоол идэх туршилтгүй болчлаа. Гэл яваад өгдөг. Үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрнө. Сургууль дээр Улака руу ирэх муухай дайралт гүтгэлгнүүд ерөөсөө зогсохгүй явсаар байдаг ч Шарка шантарсан болохоор энэ хэрэгтэй орооцолтгоо гэж шийдсэн бололтой. Тэгсэн хүүхдүүд бүгд нэг юм бүглэх ёстой байж л дээ. Гэтэл Яганаа "Надад цаас өгөөгүй штэ. Харин Улака албаа надад өгөөгүй юм биш үстэй" гэд дахиад сүржигнээд эхэлнэ. За энэ үед нь Улака өөрөө ирэхээр нь хүүхдүүд бодож байгаа юм чинь. За Улака ирсэн юм чинь дөрөвтэйхэн шиг үг хэлээд энэ мүү Яганаа дугаа олгочих байлгүй дээ гэж бодсон чинь "Хөө Яганаа чи миний олд шүү" гэсэн биш. Улака чинь "За би нүүрэн дундуур нь яг зааж байгаа л чи миний олд гэлчлээ. Хэвээ амар хороо охин шиг болсон бах та" гэ баярлаад цүйд болдог. Тэгсэн бүр эсэргээр Улакаг улам дэмжиж эхэлнэ. Яач вэ гэсэн чинь олон хүмүүсийг оролцуулахын тулд өөрөө бай болж байгаа юм байна. Ямар энэрэнгүй хүн бэ гэж шүтэж эхэлнэ. Нөгөөтг нь хорон болцсон гэж баярлж байгаа штэ. Тэгэл Яганаа хүрээлээд байгаа энэ хүүхдүүдийнх нь нүдийг нь хартаа нэг л биш ээ. Яг л ховстуулсан юм шиг л харагдчихэдэг. Үүнээс хойш Яганаа давраад Улакагийн нандин бэлэг болох сандлыг нь бүр юучгүй эвлээд хажигдаг. Хэдий Шарка түүнийг нь харсан ч Улакад саад болохын тулд илт оролцдоггүй. Гэтэ дараа нь Улакаг мэдхээс өмнө сандлыг нь сольж өгөөд нууцхан халамжлаад байгаамаа. Улакаг шатнаас унсан гэдэг мэдээгээр Шарка ухаан мэдрэлгүй гүгээд ирснэ. Чи дээд туслах хэрэггүй гэсэн ч би дахиж хизээж дуугаа сууж чадахгүй мэн. Би чиний төлөө чамайг хамгаалахын тулд эцэг нь хүртэл тэмцэх болно гинэ бас. За ингээд тэмцэл маань Шарка манай Улакаг хорлох гэж оролцсон өөдгөө амьтдаас өшөө авахар эхэлнэ. Тэхийн тулд Улакаг өхөөрдөг холбооныхан бас найзуудаасаа тусламж асуудаг. Мэдээж хэрэг Улакаг шүтдэг нөгөө хэд нь туслалгүй яах вэ? Бүр тех босондоо баярлал сууж байна. Яг юу болсон бэ гэвэл Улакаг ном зөөж явахт нь хажуугаар нь зүрсөөхөд мөрлөөд унгачиж гэвч Улака "Би зүгээрээ тэр хүүхдийн буруу биш штэ" гэд нөгөө хүүхдээ бараг өмөрөөд идэг шүү. Ер нь яг хорон санаатан болж чадах юм уу дөө. Гэхдээ азар Сахиус Курон амжиж өөрийнхөө шидээр Улакаг бэртгэхээс өмнө аварч чадсан байдаг. Улакагаас ямар хүн байсныг нь асуусаар агаад арай гэж нэг юм хэдүүг сонсож чаддаг. Нэгт ягаа устайсан бол хоёрт Яганаа шиг өндөртэй хүүхэд. За эндээс л тодорхой болж байгаа зү. Яг л Яганаа түлхсэн гэдэг ойлголт төрөн шүү дээ. Хэдий бүх шинж нь Яганаа байсан ч Шарка энийг Яганаа хийсэн гэдэгт ерөөсөө итгэдэггүй. Учир нь Яганаа урд нь дандаа л даалтуур хорон санаагаа хэрэгжүүлдэг байтал ойрын хугацаанд улаан цагаандаа гараад маш илт хорон зүйл хийгээд байгаа нь нэлээд сэжигтэй санагдаад байгаа л та. Тэгэхээр хэн нэгэн Яганаа шиг харагдуулах гээд байгаа ч юм шиг. Яг тэр үеэр сургуулийн талбайд өнөөх Яганаа чинь хүүхдүүдийг цуглуулчихсан. Улака намайг бүр байнга гүтгэж дээрлэхдэг гэжтэй өмнөшөө жүжиглэж идэг. Тэгтэл Шарка Улакагаа өмөрч тэндээс аварч чаддаг. Гэтэл нөгөө Яганагийн хүмүүсийг өөртөө ухаангүй татаад исэн гэрлийн сахиусынхаа шид хэрэгжиж эхэлнэ. Азар Шаркач үүнийг нь анзаараад холцноор ашгүй зүгээр өнгөрлөө. Шарка Зена 2 судалж үзсний эцэст нээрэл Улакаг шатнаас түлхэж халдсан хүн бол Яганаа биш болж таарна. Тэр хүн бол Яганааг зориуд гүтгэж Улакагаас өшөө авах гэсэн өөр нэгэн дээд гүнгийн охин байж таардаг.
Тэр охин яагаад ийм хэрэг хийсэн бэ гэвэл түүний хайртай язгууртан залуу нь манай Улакаг өхөөрдөх клубын нэг гишүүн юм байна л да. Тэгэл атаарахсандаа ч гэхүү Улакагаас хариугаа авах гэж тийм хорон үйл гаргасан тэр байдаг. Гэхдээ дүлгсэн хүн яагаас тэгээд тахад чинь энэ хүний ус ягаан биш байж тээ гэж бодож байна. Хэрвээ тийж бодог байсан чи яах вэ? Юу ч гэсэн би хэлээд үгүй. Учир нь мэдээж тэр охин парик зүгээл яваад ижиллээ. Нөгөө охин мэдээж улаан нүрээрээ тийм ээ би тэгсэн. Яа дээ гэж хэлгүй нь тодорхой. Өөрийгөө өмөрөөд би бишээ. Надад ямар ч хамаагүй. Та нартаа баталгаа байхгүй үстэй гэж тэнийг гүрээж өгөндөө. Гэвч Шарка болон Улакагийн найзууд маш том баримт нотлогоо айл хэдийнэ олцсон байдаг. Улакагийн найзууд хэд хоногийн өмнөөс тэрхүү охиныг тасралтгүй дагаж мөрцөн бөгөөд тэгтээ маш сонирхолтой зүйл олж харсан. Тэр нь юу гэвэл өнөөх охин сургуулийн хувцас солих хөрөөрөө яг л өөрийнхөө төрхөөр ороод бусаж гарахдаа яг ягаана шиг болоод гараад ирдэг. Сандарсан найзууд нь мэдээж тэр өрөөг очиж шалгахад ойлгомжтой. Өрөөнд хинч байдаггүй. Тэгсэн энэ нотлогооч хангалттай биш бололтой. Бас л гүрийгээд байхлаар эцсийн хөзрөө гаргаж ирнэ. Тэр нь өнөөх охины өмсөж исэн зүйлс нь. Одоо л яаж ч үгүйсгээд нэмэргүй штэ. Энэ бүгдийг цэцэлчээд Шарка Улакагаа хөдлөөд явах гэсэн чинь хүй би охирогч штэ. Намайг гүтгэж миний нэрийг хорлсон байхад та яагаад намайг өмөрөхгүй байгаа юм бэ? Шаркад уурлаад идэв. Улака чи хороо охин штэ. Хороо охин бол бусдад үзэн ядагдах зүйл хийлдэ. Шарка ирээдүйд надтай л гэрлэхгүй бол хизээч ад жаргалтай болж чадахгүй штэ. Чи мэдж байгаа зү гэдээ. Энэ ягаана бас Улака шиг дараа төрлийн болов. Толомон дээрх бүх үйл явдлыг яг мэдээд байна штэ. Тэгэхээр Улака нэг юм нуугаал энэ да. Хэрэг тэрийг нь мэдвэл яагаад Шарка ягаана хоёрыг нийлүүлэх гэж тэгж их хичээж байгаа нь тайлбарлагдах үз. Улакач гайхаад уушлаарай гэж хэлчихэл ухаалдаад өгч байна. Шарка тэрч аваад би үүнээс илүү санаа тавих хэрэгтэйсэн. Чамайг ингэж ядраахгүйсэн гэл кино. Сургуулийн найзууд өнөөх клубийнхан ч бүгдээрийнх нь санаа зовоод ирцгээсэн байдаг. Чи унтаж чадахгүй шаналаадсан бол би чамд цай авчирч болох байсан штэ хэлэхгүй яасан гэл Улакаг тойроод бөөн санаа тавилт болно доо. За үүнээс хойш 2 сарын хугацаа өнгөрдөг. Манай сурагчдын зөвлөлийн дарга жижигэ Харам Актемд анх удаага болох гэж байгаа соёлын өдрийг албан ёсоор нээж байгааг зарлана. Энэ нь мэдээж Улакагийн сэдсэн санаа. Маш хөвгөлтэй зүйлс олон болж соёлын өдөр хаагдах мөчөд шилдэг хосын санал хураалт явагдана. Энэхүү тэмцээн нь Шаркад үнэхээр сонирхолтой санагдсан уу яасан. Улакаг наадмын талбайд уулзангуутаал мэ намттангаас идэрээ. Крем наалтсан байж тээ. Гэт гараараа арчиж өгөөд хажуугаар нь зуржсэн хүмүүсийг бүр уйрааж атаархуулж өгнө. За ингээд сургууль даяараа хамгийн их хүлээсэн шилдэг хосуудыг албан ёсоор тайзан дээр зарлах тэрхүү чухал мөч ирлээ. 3 дугаар байранд 2 хос тодорсон. Томоо болон Шиншээ, мөн номны Донтон болон Шир 2. 2 дугаар байранд манай хөөхөн Жижигэ болон Үзмэ 2. За одоо хамгийн чухал, хамгийн гол үе ирлээ. 1-р байранд энэ сургуулийн хамгийн шилдэг төгс хосоор Улака болон Хунтаж Шарка. Юу? Улака өөрөө нэрээ сонсоод бүр шок. Ангаагаал хоцорно. Дууцээс оршин хүрээд ирлээ. Улака гэл бүр хүмүүсийн өмнө маш романтикаар аваад явлаа. Манай Улака эцсэндээ улаан болчихно. Шаркач түүний улаан байгааг нь нөхөрцөөр гэвч Улакагийн айдас санаа зовлон нь ерөөсөө арилахгүй хэвээрэл байна. Толомын түүхээр бол яг дараа жилийн сургуулийн төгсөлтийн үдшилэг дээр Улака Шаркад бүх хүмүүсийн өмнө маш ичгэвтер байдлаар хаягдаж Шарка ягаанатайгаа аж аргалтай амьдардаг. Цаг хугацаа өнгөрсөөр л энэ жил манай Шарка сургуулийнхаа төгсөх ангид ордог бол Улака ахлах ангид сурагч болж дэвшдэг. Гэвч Улака гинэтхэн Шаркагаас зайгаа барайл бүр зүхтаад эхэлтээ. Бодвол өнөөх яганагийн өмнө хэлсэн энэ түүхэнд зөвхөн би Шаркаг аж аргалтай болгож чадна. Гиснээс нь болоод Шаркагийн ирээдүйг балахгүй тул энхүү өөрөөс нь хүчээр түлхэж цутаагаад байдаг. Шаркач яагаад ингэж зөрүүлээд байгааг нь асуусан ч мэдээж Улака хэлэхгүй. Тиймээс дахиж түүнээс нууцыг нь асуухгүй гэж шийддэг. Тийм бол Шаркад одоо ганцхан арга үлдлээ. Хэрв манай сүйд бүсгүй Улака ингэж байнга зүхтаад холдоод байх юм бол хүчээр барьж авахаас өөр арга үгүй биз. Улака хүй Улака гэл муур хулган болж хөөцөлдөж өгнө. Улака хамаг хүчээрээ бултаж зүхтаад Шарка араас нь шаргуу хөөцөлцөөр ашгүй баригдчихна. Тэгэл аргагүй ирэхэнд яагаад зүхтаад байснаа хэлнэ. Толомын хувь тавилангийн хүч үнэхээр хүчтэй байгааг хэлээ. Яагаад тэгж хувь тавилангийн хүч их байна гэж яриад байна вэ гэвэл Толомын жинхэнэ дүүрэн дээр Улака жаахан бандгар идэг та. Одоо яг тэр бандар төрхөндөө орох гээд жоохон жин нэмээд байгаа юм байна л та. Тэгээ сандарчиж. Гэтэл өмнө эрэхтэй тарвалаад байгаагийнх нь гол шалтгаан нь бол ердөөл ингээ. Түүний цүнхэнд байгаа
амттангууд л байдаг. Сургуулийн соёлын өдөрлөгөөс хойш улаакад татагдах хүмүүс их болсон. Тэднэр нь ч дотносхын тулд амттан торт, жигнэмэг өгсөөр байгаад жаахан тааргалчихсан. Бас нэгэн санаа зовж байгаа зүйл нь шаркатай хитрхи дотн болоод дасчих юм бол дараа нь хаягдахдаа нэлийн гуниглана гэж бодоод дасахын тулд цухтаад ижил дээ. Шарка ийм өхөөрдөм улаакагийнхаа төлөө тийм амар зүйл болохгүй тулд хичээхээр шийднэ. За тийм учраас шарка ганцаараа биш. Жижигэ томоо шалга, номны донтон бас нүдний шилтийн тусламжтайгаар Яганагийн эсрэг хамтдаа тэмцэхээр болцоодог. Аргагүй. Тэр дөрөв Яганадд үнэхээр дургу. Яагаад гэвэл Яганажийн ширийг баш муухайгаар доромжилж муулдаг. Томоог шин шидээ тухтай болцож яхад нь дундуур нь байн саадулдаг. Үзмээгийн зүрхийг нь зүсгээр маш муухай өгнүүд хэлдэг. Мөн шалгааг Аанигийнхан дэргээд хөөхөмсөг гаргээд дуудсан. Энэ Аани чинь шалгагийн ахын сүд бүсгүй байсан ч ах нь үнэхээр шалаг. Сүд бүсгүйгээ ерөөсөө тоохгүй бусад охтуудтай л яваад идэг. Гэхдээ шалга ахынхаа сүд бүсгүйд хайртай байдаг. Тиймээс ч сүд бүсгүй Аанийг нь байн хамгаалан тусдсан болж үргэлж хамт идэг. Гэхдээ ахынхаа сүд бүсгүйд хайртай болж болохгүй учраас Ааниг мартахын тулд маш олон охтуудтай уулздаг байсан. Тэгээл шалга гэдэг нэртэй болчихгүй юу? Гэвч Ааны сүлд нь ахаас нь сүүгээд цуцалж шалгагийн сэтгэлийг ойлгон тэр хоёр маань уулзраалсан байдаг. Тэдний амьдралын хамгийн хайртай нандин хүмүүсээр нь оролдож гомдоосон болохоор манай хэд бүгдээрээ шарка шиг Яганаг нэг нүдэрээ ч тоож харахгүй. Шарка аавда улаакагийн талаар яртал гинт зог тусаал гайхдагч тэрхүүд сандарсан байлаа мэддэгдүүлэхгүй гिचээдэг. Чи зугаатай нь уу? Тийм ээ. Улака намайг үнэхээр зугаатай болгодог. Тэгвэл би буруу сонголт хийгээгүй л юм байна. Хэрв хэрэгтэй зүйл гарвал аавдаа найдаж сэтгэлээ нээж болно шүү. Үүнийг сонсон Шаркагийн сэтгэл тайвширт уужраал ирдэг. Өөрийнхөө дотор өөрөө ч мэддэг байсан айтас сэтгэл зовнил гэх зүйл байсныг яг энэ үед мэдэж аавынхаа хэлсэн үгийн ачаар тайвширч авдаг. Шарка улаакатай удахгүй болох сургуулийн үдшилтэд явахдаа хосолчих гээд өмсмөр байгаа өнгөийг нь асуухад шар биш юм байна. Цэнхэр биш ээ. Бүр илүү хорон санаатай шиг хар айсуулуулаа гэд сонгож чадахгүй бодолж өгнө. Улаака шар болон цэнхэр өнгөнд үнэхээр л хайртай. Гэхдээ үдшилэг дээр бүх хүүхдүүд юм нь Шаркад хаягдаж ганцаараа нулимстай нүдтэй үлдэх учраас ийхүү муухай дурсамжаар нандин өнгөө баллаж дарахыг хүсэхгүй байгаа болохоор өмсмөрг байдаг. Одоо болтол Шарка хоёулаа хамт байна гэсэн ч Яганатай л байх ёстой гэж зүтгэсээр агаад бүр өөрийнхөө ойрын хугацаанд хийсэн гэмт хэрэгүүдээ бичсэн дэвтрээ Шаркад баримталга өгдөг. Тэднээс нь дурдвал нэгэн цайны ёслолын хичээлдэр Яганаг хэлэхгүйгээр доромжилсан гिचжээ. Гэвч тэнд нь нэсэн ширигээс яг үнэн түүхийг нь сонсвол цайны хичээлдэр ангийнх нь хинэнч Яганатай хамтрахыг хүсэхгүй. Бүгд зутаж байхад нь Улаака хамтраад чадхаараа зааж өгч яхад Ягана чинь бүр давраад Улаакаг доромжилж эхэлсэн байдаг. Бүр багш нар нь ч хэлэх үггүй болоод хоцорсон гэж боддоо. Гэхдээ Улаака чи үнэндээ надтай хамт байхыг хүсэхгүй байгаа юм шүү. Зүгээр л хамт байхыг хүсэхгүй байгаадаа л байнга Яганаг яриад идэм үү? Уг нь Шарка чинь хэр баргийн юмд сэтгэл хөдлөл гаргадаггүй. Ер нь өөрийнхөө дотор бодож явдаг зүйлээ хинт ч хэлдэггүй хатуу самар штэ. Гэвч энэ удаад Улаакагийн өөрөөс нь цухтаад байгааг тэсэж чадалгүй хамаг бодсон зүйлээ хэлчихнэ. Улаакагийн Яганатай нийлүүлэх төлөвлөгөөнөөс мултарч зугтах гэсэн Улаакаг аргалж үлдээх гээл түм түжигнэж бум бужигнсан. Завгүй Актемийн амьдрал үргэлжиж хүссэн чимшиг хүсээгүй чимшиг бүх зүйл өрнөх төгсөлтийн баярыг болох өдөр эхэллээ. Баярын өглөө маш гоё даашинт Улаакад өгдөг. Тэрхүү даашин зан Улаакагийн хүсжсэн шиг гэвч айгаад өмсөж зүрхлэхгүй байсан нандин шар болон цэнхэр өнгийн маш гоё хослол байдаг. Түүх ясаар Шарка тайзан дээр гараад үг хэлж явахдаа Улаакагийн хорон үлдэл гэмт хэрэгүүдийн бүгдийг нь илчлээд Яганатайгаа аз жаргалтай амьдардаг гэсэн шүү дээ. Одоо харин тийм юм болох эсхийг бөөнөрөө харж илээ. Хамгийн түрүүнд Шаркагийн аав эзэн хаан үг хэллээ. Араас нь сурагчдын зөвлөлийн дарга Шарка үг хэлдэг. Шаркач дараагийн сурагчдын зөвлөлийн дараагаар хамгийн сайн туслах нүдний шилтийгээ аль байсаар томилдог. Учиргүй тэрвэлцэжсэн нь явц хэрэг асуул байхгүй. Энэ хоёр нэг юм сэдэлэн да. Надад зарлах нэг юм байна. Али Улаака наашаа гараад ирдэ гэсэн чинь нөгөө Улаака сандраад. За одоо яг намайг доош нь хийгээд Яганатайгаа амьдрах чинь гэд бүр сандраад салгалж идэг. Тэгсэн эсэргээрээ Яганагийн нүдэн гэл заал баярлаад зогсож идэг. Энэ одоо юу эндүрсэндээ нүдэн гэл заад байгаа юм бол? Чи нүгэл үлдсэн. Юу яриад би
Би ямар ч нүгэл үлдээгүй. Үгүй яа чи нүгэл үлдсэн. Тэр нь чи надаас бүр 2 жилийн дараа төрсөн нүгэл. Би одоо чамайг бүхэл бүтэн 2 жил хүлээхээр болчлоо штэ. Тиймээс чи одоо надад намжлаад сургуулаа төгсөөд миний албан ёсны эхнэр болооч. Энэ бол бидний насан туршийн амьдралын баталгаа. Гээд бүр улаакагийн төсөөснөөс хэдэн ч градус сэрэгчхүүтэй. Энэ бүгд цохиолоос өөр яваад хахаар Ягана тэсэлгүй гарч ирээд би эсэргүүцэж байна. Гээд Ягана юм хэлэхгүй бол алдас болох байлгүй те. Та улаакад мэхлэгдэж штэ. Наад чи намайг үргэлж доромжилж доош нь хийдэг. Бас зөндөө олон хүмүүсийг тэгж доромжилдог. Тийм үстэй гэсэн чинь нэг ч дуурах алга. Өө хөөхий. За яах вэ? Тэгсэн ч бууж өгсөнгөө цаашаа явсаар л. Бүр өчигдөр намайг шатнаас түлхэх гэж оролцсон. Гэт заастаа удлаа хийж өгөндөө. Өчигдөр гэсэн үү? Улака бол миний сүд бүсгүй. Өдөржин хүмүүс дагаж явдаг. Тэгэхээр тэднээс хаашаач холдож чадахгүй те. Хизээ заавандаа чамайг түлхсэн бол доо. Гэтэл намайг өчигдөр хин нэг нь түлхэх гэж үзсэн шүү дээ. Тэр хүн ч тэгээд улака юм уу? Мэдхгүй. Тэг хин гэдгийг мэдгүй ижиж улаакагийн нэрийг барьж гүтгэдэг юм уу? Гээд бүр Ягана аргаа хараад сандарсандаа би энийг дараа хэлье гэж бодсон. Гээд хормоноосоо нэгэн цаас гаргаж ирдэг. Шаркач би энийг барьмаарг байна гэж бодож исэн. Бодлыг уншсан юм шиг л Зено гарч ирээд захидлыг онгойлгож Шаркад өгдөг. Тэрхүү баримт нь улаакагийн аавын хийсэн нүглүүд гинэ. Ийм нүгэл үйлдсэн хүний охин хатан болох хэрэггүй гээл бүр хизээ хүртэл улаакагийн эсрэг байж таарна. Тэгсэн энэ дээр бичсэн бүх нүглүүд улаакагийн аавынх биш. Зөвхөн тэр хаамтайгаа тисэн дээд гүнгүүдийнх байдаг. Улаакагийн аавчин Шарката нийлээд тэднийг тагнажсэн шүү дээ. Ингээд бүр хийлэгч үгүй боллоо доо. Ягана бүр тэсгүй. Би бол чиний хувь тавилангийн бүсгүй. Муу андроид ямар ч сэтгэл хөдлөлгүй хуучин ухамтайч. За баг наад толгоогоороо бодооч гэд баг загнах нь холгүй. Энэхүү өгнүүд нь Шаркаг гомдоочихгүй гэсэндээ бүр улака чихийг нь дарж өгöd байгаамаа. Гэтэл Яганагийн тэжээвэр шувуу цонхойг нь хаглаад тэдний дээрээс ороод ирнэ. Мэдээж Зено Куро хоёр шидээрээ тэднийг хамгаална. Куроч харанхуй хүчээ гаргаж гэрлийн хүчний эсрэг хоорондоо маш ширүүн тулаан хийцгэн. Шувуу харагдахгүй болохоор нь Куро ялчихуу гэд ботсон чинь Куро болоогүй. Өнөөх шувууны сүүлийн даралт Шаркагийн нандин хос эмэгний тавилангийн улаан уцыг нь тасалж хана. Шарка шувууны шидэн давтаад ухаан алд унах бөгөөд бараг л хар даран зүудэлдэг. Тэндэн жинхэнэ тоглоомны үйл явдлууд ар араасаа гарч ирнэ. За одоо л нэг юм тоглоомныхоо жинхэнэ үйл явдлыг дэрс дараалтайгаар бүтнээр нь мэдгэн. Анх хаант улсад аимшигт тахал гарсны дараа Улаакагийн аав ус хонзондоо автаж охиныгоо заавал хатан болгох ёстой гэсэн шийдэл хүрдэг. Цаашлаад анх Улаакаг актем дэлсэн үе гарахад Шарка тэр үед үнэхээр л очихыг хүсээгүй. Гэхдээ хил амны бай болохгүй тул худлаа өнөс сарнаа барайл очдог. Мэдээж тэгэх замдаа Яганатай таарж тэрхүү улаан сарнаанасаа өгдөг. Дараа нь цэцэрлэгийн модны доор унтчихтай таарч хамт нэг ангид түжигдээд улмал тотносдог. Тэгснэр бүр Шарка Яганад зориулан плаж өгнө. Бие биедээ улам бүр татагдах тэрхүү тоглоомын жинхэнэ үйл явдлууд зүүд мэд ар араасаа хүрнэ. Гэхдээ үйл явдал өрнөх тусам Шаркагийн бие нь хүүхэлдэй шиг болоод байдаг. Иймхүү явсаар төгсөлтийн баяр болоход түрүүн хэлсэнчлэн Шарка Ягана хоёр нийлж Улаакаг бут дараад ад жаргалтай амьдардаг. Гэхдээ яг тэрхүү агшинд Шарка газар сөхрөөд уйлж байгаа Улаакагаас одоогийн тэр цайлган өөрийнх нь төлөө шаргуу хичээжсэн төрхийг нь олж харна. Тэр агшинд Шарка буцаад хэвийн байдалд орж шууны хоосноос гарчдаг. Яганагийн ч буруу биш л дээ. Яг шувуутай уулзахдаа ийм зүйлс болно гэдгийг мэдчихсэн болохоор тоглоомын түүхийн дагуу явах гэж зүтгэсэн нь тэр. Гэхдээ тэрнээсээ болж бүр эсэргээрээ үзээ ядагдах болсон. Тэгсэн ч өнөө шувуу нь Яганагийн талд орсон хэвээр. Хэрв Ягана өөрийнхөө хувирсан тэр хувь тавилангийг зүгээр л хүлээн зөвшөөрөв. Сургуулийн бусад хүүхдүүдэд чин сэтгэлээсээ хандсан бол өнөөдөр арай ч ингээд хамаг хүмүүст үзэн ядагдаж ганцаараа зогсож байхгүй л байсан биз. Шарка хурдан сэрээрээ. Чин Улаакаг болиулахгүй бол гэтэл шууд сэрж байна. Улаакаг гэж сонсоод сэрвүү яв. Юу вэ бүр Шаркаг сэрэх гээд нилээн хэд алгацсан болтой шүү. Бүр дээрээс нь Улаакагийн яв яг аяг шидэх гээд зогсож идэг. Улаака яасан? Гүй тэнд халзан болох гээд юм штэ. Гинүү? Тэгсэн цаана Улаака би гэлмаа болно гэцтэй зөрүүлж өгнө. Сэрсэн хараад одоо нэг юм тайвширт. Улаака Шарка хоёр тухтайсан яг тоглоомныхоо бүрэн утга учирыг хэлж өгдөг. Өнөөх нуусан зүйлээ мөн адил. Ягана өөртөө татагдсан хүмүүсээс Шаркаг сонгол бусад бүх төр мөн Шарка муу адил ад жаргалтай амьдрал. Харин нөгөө үдээс нь аль нэгийг сонгол хэнийг сонгосноос нь шалтгаалаад бүгд өөр хувь тавилангууд байдаг.
Ягана бусад хүмүүсийг сонгвол яг яах байсан талаар хэдүүлээ харъя. Хэрв томоог сонгвол эсрэг улс Сидней хаан тус руу гинэт айрах бөгөөд Шарка дайнд донтож бүр өөрөө гар биеин оролцож улс орноо халалтанд хүргэдэг. Гэвч өөрийнхөө олон мянган цэргүүдийг зүгээр л золиос болгон дайнд хэтэрхий улаарчдаг. Бүр 100хан цэрэг золиослоод 1000 цэрэг аварсан штэ. Одоо харин дараагийн дайнаа бэлд. Харин цэргүүдээ яаж хурдан өгөх вэ гэд хүүтэн сэтгэлтэй хэрнээ улмал хүүтэн сэтгэлтэй болчих. Ийхүү өөрийнхөө хүндэлж хайрладаг эзэн Шаркагийнхаа тэр сэтгэлгүй аимшигтай байдалд нь эргэлзэж айц тээсэн томоо эцэст нь өөрөө цэргүүдээ удирдан ойр хавийн улсуудтай нэгтгээд Яганатайгаа ад жаргалтай амьдардаг. Гэхдээ томоогийн энэхүү төгсгөл нь бусад залуусаасаа хамгийн хүнд зам нь байдаг. Тэгэхээр бус нарай гайгүй л гүдээ. За цаашаага сонсвол жижиг сонгоё гэж бодъё. Шарка хааны гэр бүлийн чанга хатуу дүрм журмаас үнэхээр л залхаад хаан судлаа дүүдээгөө л яваад өчгдөг. Жижигэ Ягана хоёр дайныг хамт ухаан бодлоос хийлэн байн ялж чадна. Дараагийнх нь номны донтон. Номны донтны урт хугацааны турш хийсэн судалгаанд нь Шарка гинэт оролцоод тэр нь ч үнэхээр сонирхолтой санагдаж бүр тэрэндээ донтчихно. Үүнийг нь мэдсэн хайр улсынхан энийг л боломж гэж ашиглаад дайрах гэж үздэг. Гэвч яг тэр үеэр нь Шарка судалгаагаа дуусгаж бүр дайр бэлдсэн байдаг. Үүнд нь зориулж номны донтонч их буу хийгээд тэднийг ганц хөлгөөнөөрөө шууд бут нэргээ тавина. Ийхүү маш олон замууд байгаа. Гэхдээ Шаркатай нийлэхээс бусдын сонгол бүгдэнд нь дайн болдог. Гэхдээ одоо бол Шарка Улакаг сонгоцсон. Бус нь бүгд хайртай хүмүүстэйгээ болцсон. Тэгвэл ирээдүйд яг юу болох вэ? Аль замны дагуу явах юм бол? Эсвэл шин зам бий болох юм болов? Ямар үр дүн гарахыг нь мэдэхгүй байгаа болохоор Яганагийн сэтгэл зовсон хിവэр л. Тэгсэн Шарка гинэт нэгэн зүйлийг сандаг. Яганагийн хилээдсэн би бол чиний тавлингийн охин. Чи намайг үнсгэд надад тэмдэг гарч ирдэг гэдгийг нь гинэт санаад Улакаг шууд үнсэд авна. Улакаг чинь шокон дээрээ дахиад шок боллоо яах вэ? Тэгсэн хүй Улакагийн гар дээр бас тэмдэг гараад ирлээ. Яг Яганаг хэлжсэн шиг. Улана гайхал би гол дүрээс юм уу? Энэ юу тэмдэг вэ? Гэд бүр ангаж хоцорно. Яагаад энэ тэмдэг Улака дээр гарч ирвэ гэвэл энэ нь Шарка түүнийг ирээдүйн ханаа гэж сонгосны баталгаа найдаг. Сахиус нь эзнийхээ хүслээр хандин найдас өгдөг. Тэр нь энэ тэмдэг байж л дээ. Хэрвээ Улакад аюул учрвал Зено энэ хоёр тэр дор нь л мэдээд хамгаалж чадна. Мөн хаана явж байгааг нь мэддэг гин шүү. Энэ их айхтар идэнэ. Надаас зуцаж чадахгүй шүү. Бэлтгэлтэй гараа. Гинэ. Нэрэл зуцаж чадахгүй юм байна. Улака энэхүү тэмдэгний хүч чадлыг нь мэдээд Шарка дээр ч гэсэн тэмдэг тавьчихдаг. Хэрв ирээдүйд Шарка алга болох эсвэл даринд донтоод гэртээ бүх юм бол хаанагааг нь мэдэж болох учраас тэмдэг тавьчихна. Улака Шаркаг ирээдүйд ад жаргалтай болохын тулд загасны бүжиг хүртэл сурна гинүү. Ингиш нэг юм манай хоёр жинхэнэ хосууд боллоо. Гэхдээ бүх юм арай дуусаагүй. Өнөөх ядаргаатай Яганаг яахаа шийднэ. Яганагийн хамаг юм нь илчлэгдсэн болохоор үгүйсгэх ямар ч аргагүй. Одоо болтол өөрийнхөө яг юу буруу хийснээ ерөөсөө мэддэггүй. Зөвхөн өөрийнхөө зөв л гэдэгдэг. Ийхүү сургуулийг үүмэлсэн Яганаад ял оноож алс хол орших сүм рүү явуулахар болдог. Гэхдээ Шарка түнд сүүлчийн удаа боломж олгож сүмийг нь өөрөөр нь сонголдог. Шарка түнд шаал эсрэг тесрэг хоёр өөр сонголт өгнө. Нэг нь нийслэлээс 3 өдрийн зайтай байдаг маш дулаахан дуухтай сүм. Хоёр дахь нь алс хол хойд хилд байдаг маш чанга хатуу дэглэмтэй эртний хойчин сүм. Хүмүүсийн ярьдгаар хойд сүм бол үнэхээр л аимшигын газар. Мэдээж ийм газрыг яаж сонгох хэлээд. Гэхдээ тэнд нь маш чухал зүйл байдаг нь ариун гэрлийг шүтдэг. Тиймээс хүн хүслээ шивж байнга залбирах юм бол биелэх боломжтой. За Ягана биеийн амраа бодоод өмнөд сүмийг сонгох болов? Шууга бодон хойд зүгийг сонгох болов? За та нар хаашаа явна гэж бодож байна? Түүний гаргасан сонголт бол хойд хилийн сүм байлаа. Мэдээж хэрэг нандин шууныхаа төлөө явахар шийднэ. Одоо л нэг юм Ягана өөрийгөө ямар мунхаг бүдүүлэг байсан гэдгээ ойлгох шиг болно. Шарка аавтайгаа хамаг юм дуусныхаа дараа ярьтал чи Улакатай байл үнэхээр жаргалтай чадах уу гэж дахиад асууж байна. Тэмээ би үнэхээр зугаатай байдаг. Бүр нэг усыг мөхөөж мэдхүйц хэмжээнд Улакаг нэндгэж байгаа гэдгийг хэлнэ. Аавыгаа нэг юм нууж байгааг мэдээд асуутал үнэн эрэхтэй хааны гэр бүл хаяа нэг Шарка шиг өндөр чадамжтай хүүхдүүд төрдөг. Гэхдээ өндөр чадамжныхаа оронд ямар ч сэтгэл хөдлөлгүй болчдөг. Тэд нар юу ч сонирхдаггүй. Тиймээс сонирхдаг зүйлээ олчих юм бол тэднийг дахиж хинч яаж зогсоож чаддгүй юм гинэ. Тэ ашгүй Шарка дайн эсвэл дайр гих мэтчлэн эрсдэлтэй зүйлийг үнэхээр их сонирхолгүй. Улакаг сонирхсан аз шүү.
Бүр Шарка ааваасаа анх төрсө өдрийн бэлэг гэж өнөөх эдгээдэг навчны талаар асуусан оройн аав ээж хоёр нь бүр тэмдэглэсэн байдаг. Одоо бол хүүн бүр их нэртэй болох гэж байгаа болохоор бүр найр хийх баха. За ингээд үүнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрч хурим удахгүй болно. Улакагийн дүү овоо том болсон. Одоо бүр ихчигээ өгөхгүйгээ зөрүүдлэн. Би ихчтэйгээ гэрлэн. Чи тэр явж гол дүрийн ягаанатайгаа гэрлэхгүй юу гэж авдээ. Улака юм ярьсан бахтаа гэхэд үгүй ээ. Тэгвэл яаж мэдсэн болоо гэсэн чинь Улака чи зүүдэндээ ярьд юм биш үү? Тэрнээс нь олоод мэдчихэж. Хадам аав нь хүртэл сохтуудаа хүрэгнээ царайлаг чөтгөрийн хаан. Ихчийг чинь булаахж байгаа гэж ярьжсэн байдаг шүү. Дүүг нь амттангаар молигдоод гэрэлж шатахаар боллоо. Ингээд хэдхэн хоногийн дараа хурмын ёслол албан ёсоор эхэлнэ. Эхлэхийн өмнөхөн Кура нэгэн дэвтэр авчирж гин. Тэр дэвтэр нь Улакагийн хурмын өдрөө хийхийг хүссэн 100 зүйлээ бичсэн зүйл гэдэг. За тэгвэл Улакаг хамгийн жаргалтай сүд бүсгүй болгохын тулд Зено хоёлаа хичээ. Энэ бол дарангуй л. За Зено хүссэн үсээгүй Шарка туслахаар л боллоо. За ингээд хаан өөрийн биеэр хааны гэр бүлийн үе уламжлагдаж ирсэн нандин бөгдөө тэдэнд өгнө. 100 жагсаалтан дээр бие биедээ бөөж зүүж өгнө гэсэн болохоор эхлээд Шарка зөөлхөн зүүж өгөөд өөртөө бас зүйлэгдэг. Хайрын тангаргаа өргөх үед бүрлцээрлээ. Шарка чамайг жаргалтай, гунигтай байсан ч баян ядуу. Ямар ч үед чамтай насан туршдаа зөвхөн чамайг л хайрлан хүндэтгэж, тайтгаруулж, үргэлж тусалж явхаа хэлж бүр уянгалуулж өгнө. Харин Улака нөгөө би Шаркаг насан туршдаа хайрлаж болно гэд бүр маш тоож бөгөөд тодорхойлоо. Тэгсэн ерөөсөө төсөөлөөгүй юм болж Улака шууд л үнсээд авлаа. Ерөөсөө ичиж байгаагүй Шаркаг маань бүр нүдрүү нь харах чадгүй болтол нь ичээгээд авлаа шүү. Тэндээс гарахдаа Улакагийн 100 хүслийн жагсаалтанд байсан бас нэгэн зүйлийг биелүүлэх болно. Тэр нь яг л гүнчиг өргүүлэх. Гэхдээ ойрд ханху бичиг хэргийн ажил байнга хийгээд булчин нь суларсан байх үедээ гэж айна. Мөн тэрхүү даашинз нь үнэхээр л хүнд. Бүр 3-4 өөрчлөгч нарт өргөжж дээсэн. Тийм л балааж идэг. Тэгээд нийлээд өргөж чадахгүй үгүй юу гэдэгтээ нэлээд эргэлзэж ягаад эцэст нь өргөнө. Гэхдээ юу ч болоогүй юм шиг л өргөд явчихна. Тэрийг нь харсан хүмүүс бүр сүйд бөөн баяр. Баяр хүргэе. Үргэлж алж жаргалтайгаарэ. Яа өстой хамгийн гой хурин байна. Улакаг шууд тэрхийг нь харсан найзууд нь хөөх сайхан бэлтгэл байна. Дараа нь хийж үзмээр л юм байна да. Битгий хүндрэл учруулад хэтрүүлээд байл да. Яасан өндөр стандарт тогтоод юм бэ? Би ч гэсэн тасал хийсэн дээр үзмээ ийм зүйл дуртай явах болов гэд энэ тэндгүй бодолд орсон хүмүүс зогсож идэг. Эднэр ч хөвгөлтэй хүмүүс шүү. За ингээд Улакагийн бас нэгэн хүссэн зүйл нь цэцэг шидэх. Энд бол мэдээж л дайн шиг юм болно доо. Яг цэцгээ шидэхт нь хэн барьж авах бол гэсэн чинь Куро шууд үсэрч авангуудаа буцаагаад Улака дээр аваад ирнэ. Тоглоом гэж бодсон юм бах та. За тэр ч яхав. Хэдий Куро авсан ч авсан л авсан. Тиймээс дараагийн хурим хийх хүн маань Куро олж таарлаа. Тэгсэн чи Куро Зенороо нэг л чавхтай хараад тишүү. Энэ хоёрын дунд яг хайр рамаас үүсэх баха. Хурим дусаад тэдний буцах замд нь маш гоё цэцгэн бороо ордог. Энэ бас л Улакагийн хүсэл. Хэдий цаг тавьж байсан ч Зено маш бага хугацаанд бүх зүйлийг боломжтой болгож иж. Зено бүр Шаркагийн арыг бат даах юм аа. Ийхүү манай хоёр албан ёсоор өөрсдийн ордондоо ирж хурмын дараах арга хэмжээнүүдтэй оролцсон. Хурмын дараа Улакач бүр гайхаал миний мөрөөдлийг яг яаж мэдсэн болоо? Бүр яг миний мөрөөдөл гэсэн чинь Шарка өнөөх 100 хүслийг нь бичсэн дэвтрийг нь гаргаж үзүүлнэ. За ингээл яг юу асанг нь Улака ойлголоо. Ийхүү хэдэн хоногийн дараа манай хоёр бал сарын аялалдаа гарсан. Хөөх Шарка тэрийг хараа. Ямар хөөрхөн туулаанууд вэ? Манай хүүхдүүд яг эднэр шиг үгүй. Яг чам шиг гоё шар устэй байгаасай гэж хэлчихэд бүр дараа нь ичээд сандраад сүйд. Шаркаш түүнийг нь анзаараад чам шиг зөөлхөн наад шиг шар устэй чиний нүдийг дүрээсэн хөрхөө хүүхэдтэй болъё гээл нэгнийгээ догтлуулаад явж өгнө. Ийхүү тоглоомын зохиолоор бол хорвоогийн хамгийн муухай хороо охин байж нөгөөх нь ч ямар ч сэтгэл хөдлөлгүй чөтгөрийн хаан байх хэвээр манай Шарка. Энэ хоёр маань бие биенийхээ өнгөгүй уйдгартай амьдралд нь нар шиг гэрэлт ирээдүй маш гоё өнгө нэмсээр орж ирсэн. Ийхүү өнгө нэмснээс хойш асар олон адал явдлыг хамтдаа дуулж
бага багаар ойролцоор нэгнийхээ сэтгэлийг ойлголцож хэдий үл ойлголцох асуудлууд зөндөө гарсан ч нэгнийгээ гисээр энэхүү аниме маань дууслаа. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа.